8 дугаар тест 22 дугаар бодлого. За усан онгоц А-гаас В хүртэл 24 цаг, В-гээс С хүртэл бол 8 цаг бол явдаа гэж. Усан онгоцны хурд бол 56 км цаг бол хоёр хотын хоорондох бол зайг болох юм байна. За А-гаас Б хүртэлх зайг болох юм. За тэгэхээр энэ бодлогыг бодохдоо бол яг хөө гэхээр А-гаас Б хүртэлх зайг бол яг хөө гэхээр тогтмол төдгөө үзчихье. За энд бол 24 цаг 8 цаг явдаг гэсэн учраас бол А-гаас Б хүртэлх зайг бол 24 хэсэг гэж үзчихье. За тэгвэл урсгал дагуу явах хурдыг бол олж чадна бид нар. Урсгал дагуу явах хурд бол өөрөөр хэлбэл энэ 8 цаг явна гэдэг бол урсгал дагуу явж байгаа гэсэн өгөгдөл гэсэн үг. За тэгэхээр 24 хэсгийг бол 8 цаг явдаг гэж байгаа юм чинь. Нэг цагт бол 3 хэсэг ийг бол явна гэсэн үг байна. Урсгал дагуу. За урсгал сүрж явах хурд бол 24 хэсгийг бол 24 цаг явдаг гэсэн учраас нэг цагт бол нэг хэсгийг бол явах нь. За тэгээ усан онгоцны хурдыг бол олохдоо бол яг үгээр урсгал дагуу явах хурд дээр урсгал сүрж явах хурдыг нэмээд хоёрт хуваачдаг. За тэгэхээр бидний олсон хэсгээр бол урсгал дагуу явах хурд бол 3 хэсэг цаг байгаа. Урсгал сүрж явах хурд бол 1 хэсэг цаг байгаа. Энэ хоёрыг нэмээ хоёрт хуваачвал 2 хэсэг цаг гарна. За тэгээ бидний бол 2x бол 56 гэж өгөгдсөн байгаа. За тэгвэл эндээс бол 1x бол 28 гэж олдчихно гэсэн үг. За тэгээд бид нар бол нийт замыг бол 24 хэсэг үзсэн. Нэг хэсэг нь бол 28 бол километртэй тэнцвүүгээд олдсон учраас 24-ыг 28-аар үржүүлчихвэл энэ маань 672 буюу А хариу үзэх бахны хоёр хотын хооронд бол 672 км гэжээ.